Ургамал тарина гэдэг чинь бол яг шинжлэх ухаанчаар тарих нь амар чухал. Тэгэнгүүт цэцэг ургамлыг яг энэ савнд суулгах, ямар бордоо хөрс эргэлэн гэдэг чинь өөрөө яг шинжлэх ухаанч мэдлэг хэрэгтэй. Тэр шинжлэх ухаанч мэдлэгийг мэднэ гэдэг чинь яг ургамлын инженер буюу агрономч мэргэжлийг сонгохгүйн шалтгаан болсон. Орчуулагдаж болдгоо маш олон гадаад өгнүүд байдаг. За түүний нэг нь агрономч байна. Агрономчийг орчуулж болдгоо яг тэр чигээр нь ашигладаг. Тэгэхээр би монголчилж орчуулъя гэж бодож байна л да. Тэрний үе гэхээр яг ургамлын инженер та өөрөөр хэлбэл барилга барих ч холбоотой барилгын инженер өөрөө тэр барилгын бүтэц хэсгийг тодорхойлдог яг инженер хүн байдаг бол агрономч бол яг ургамлын инженер мэргэжил сонгох гэж байгаа бол тэр дундаа агрономчийн мэргэжлийг сонгорой гэж зөвлөе. Өөрөөр хэлбэл залуучууд илүү уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн асуудал, хувь нэмрээ оруулахад би ямар оролцоотой байж болох вэ гэж аявих боддог болсон. Тиймээс та хувийн хөвшил, төрийн байгууллага тэр дундаа байгаль орчны яам, уур амьсгалын өөрчлөлтийн газар, за тэр дундаа төрийн бас байгууллагууд, олон улсын байгууллагуудад яг энэ агрономч мэргэжлийг эзэмшиж чадах юм бол маш өндөр оролцоотойгоор тэр мэргэжлэр ажиллах боломжууд үүсдэг. За ингээд дэлхийн нийтийн судалгааг харахаар дэлхийд агрономч мэргэжил нь өөрөө маш юм тренди, эрэлт хэрэгцээтэй, өндөр шагнал урамшуул, цалин урамшуул авдаг ийм мэргэжил юм байна. Тэгээд одоо AI ингээд хөгжөөд, технологи хөгжөхөөрөө зарим мэргэжлүүд жишээ нь одоо бүр байх хэрэггүй гэдэг ийм судалгаанууд гарч байгаа. Гэхдээ эсвэргээрээ бид нар хөрстөөгөө байгальтайгаа ургамлыг ургуулдаг, хүнс тэжээлээ бэлддэг энэ мэргэжлийн зах зээл бол хизээч одоо эрэлт хэрэгцээнд буурахгүй илүү нэмэгдэнэ. Та тэгэхээр агрономч мэргэжлийг сонгох юм бол илүү эдэж уух экологийн одоо найдвартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хувь нэмэр оруулаад хүн ардын хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэнд тэр дундаа байгаль орчны асуудалд хувь нэмрээ оруулах юм онцгой мэргэжил учраас агрономч мэргэжил үнэхээр гайхалтай. Тэгэхээр агрономч мэргэжлийг бүгдээрээ сонгоцгоё.